хүн болгон одоо манифест хийгээд ч юм уу зорилгодоо хүрч чадахгүй бол чадна. Хүсэл нь ингээ байгаад байгаа заяа тий 70 ухамсарч жил ухамсарч ер нь ингээд ноу хау ингээ байж идэг штэ тий нэг амар олон подкаст сонссон ном үйсэн ингээ яах өөртөө төстэй мөстойг мэддэг гэхдээ хийх гингүүт ялангуяа эмгтээчүүд маань ингээд энерги байхгүй болчиход байгаа байхгүй нөгөө хов яриа дуусгацсан атаархаа дуусгацсан өсөлтөө дуусгацсан гомдоо дуусгацсан эдгээр чинь бүгдээрээ амар цөхрөөдөг мэдрэмжүүд байдаг. Уг нь бол тэр танд дахиж хизээч олдохгүй цаг хугацаа энерги байхад тэрийг өөрөө өөртөө хийгээд өгчих боломжтой юмд ингээд нөгөө замын ингээд зацаал те хэрэггүй зүйлсэд энерги зарцуулаад байгаагаа ингээд болохгүй бол яг гоё мөчн ирээд нөгөө өвөг дээдсэн манифест нь те хүч чадал ол зам бүх юм нь эренгүүт ингээд өөрөө нөгөө энергийн вампиртаас хориулсан те бодоод байгаа мөртлөө хөдөлж өгөхгүй суугаад байгаа мөртлөө юу ч гарахгүй ял сэтгэлээрээ дүүрэн хохирлын гомдолтой те бөөн өөрийгөө хохирч гэж бодсон хүнээс ч юу ямар олигтой юм гарах энерги гарах юм те тэгэхээр ерөөсөө энэ нэг энергийг хуримтлуулад цуглуулад өөрөө өөртөө энерги зарцуулаад ингээ хүчтэй байж хахад тэр бодож явж байгаа юм цаг нь оноод гараад ирэхэд л хүчил хэрэгтэй байх. Өөр юу хэрэгтэй юм бэ? Нойргүй хөтлөө ядарсан хүн цаанаас нь чи гараа гэд чи ер нь нэмэргүй шүү дээ тий. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab.